Зохиолч Дэ Нацагт орж цагаан сар ба хар нулимс. Дугаар оны хуучин улирлын 12 сарын 30-ны өдөр тэнгэр цэлмэг нар шарлан тулсан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын ингэрээр дун цагаан цас гэлтгнан түүний зах сэжүүр нь сэмэрч орж ятсан эцэнхий турхай өхөр малууд хөл дээр гарч үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадг нь санагдаж тэсгэм хүүтний илж хараад хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн хэдийгээр тааламжтай сайхан авч малчин ардын бүсгүй цэрмаа дагдангийн хаяанд зогсож сэтгэлд их л гунигшралтайгаар элдв зүйлийг бодмоглон урт шүүр саалтна. Юу гэвэл цэрмаагийн нутаг 3 сайхны өөрт бүлгөө. Гэр ядуут бол эцэг их нь түүнийг хотод илгээж дагдангийнд зарцлуулан суулгасаар 3 жилийн нүур үзэж байгаа нь. Дагдангийн ажлын ихийг хэлэхүү, түүний эхнэрийн хатуу хэлэхүү, ирснээс хойш хэдэн жилийн дотор юу ч амарсангүй. Би сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар дагдангийн эхнэрийн таргалсан цэрмаагийн турсан хоёр яг тэнцэн. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонлоо. Дараах хэдэн шөнө юм ойж өөр цайлгав. Өнөө өдөр үүрэглэн нойрмоглож бүхий л би зүдрэн гайрлавч урд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж сая төрсөн хэдэн хураг ишигтэйгээ наадан тоглож байсан нь гинэт санагдаж гэр орон эцэг их хөдөө нутаг юугаа мөрөөдөн уйтгарлаж сэтгэл нь хөдлөн байгаа нь наажгүй. Гэтэл дагдангийн эхнэр 6 хантай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд их л хүүтнээр хилэн харж айгүйгээр зандран чи яасан хар залуу вэ? Олбог хевсний шороо тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монд вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шиний нэгэн гэгчийг мэдэж байна уу үгүй юу? Мал чи гэд туужуугаар нуруунд дундуур нь нэг зохиж аваад уурлан зогсоход цэрмаа эсэргүүцэх аргагүй тул толгой өвдөөд салхин зогссон билээ авгаа минь гэд хажууд бүхий том хевсийг авч дааж ядан засан дээр сэгсэрнэ. Энэ үед нодон жилийн бариулсан 5 жангийн орос байшингийн цонхоор дагдангийн охин Мэдэгмаа гизэг үсгээ самнан нүүртээ өнгөцөг түрхэн басгүй шин хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор эсгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж цэрмааг дуудан залуу айлчин ирчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа Мэдэгмаагийн торгон дээлийн өнгөнд гэл бохта өөрийн муу урахад аав дээл руугаа нэг хараад Мэдэгмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож нүднийхээ нулимсыг гэлтгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороо гөвж шүүртхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэг цөм сайхан торох дурдан дээл бууг минжин малгай өмсцгөн элдв зүйлийн амтат идэ ба архит арсыг төхөөрөн идэж уусгаах нь ямар их жаргал вэ? Тийм атал би юунд ингэж нойр дутуу уранхай дээлтэй инлэн шаналн явна гэж бодовч нарийн учрыг олж ис мэдэн гагцхүү Мэдэгмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз гортно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад байшингийн өмнөх хогийг арагт агуулж өөрөн хашааны хаалханд хүртэл гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боо болон бэлгийн зөвсийг авчирна. Зүрж гарахт нь эдгээр хятадууд танаас хохорсон нарийн юмн дээр юунд хог буртаг гоожуулсан байна. Мангуу залууа гэж бас зандран хараана. Аяа цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл Мэдэгмаа бас дуудаж нүүрсний ус асга гин. Өд өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал баруун хамрын айлд морь усалдаг залуу хүүгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм цэрмаа хоёр энэ айлын царц болсны гавьяагаар дотн танилцаж амрагладсан боловч гэрийн эзэд дорд хүмүүс жаргал мэддэггүй. Ядуу хүнд янаг байдаггүй гэж
Тэр хоёрыг элэглэн наадах ба шовдорлон загнаж учруулдаггүй бүлгөө. Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мэдэгмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу өрийг таниад хурдлан гарч түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн инээлдэн хөхрөлдөх хойд байшингийн зүг одохын зур Цэрмааг үзээд яаж байгаа чинь энэ вэ гэж шовдорлон хэлээд одохтуг Дагдангийн эхнэр сонсон даруй гэрээ үүдийг чанга хаан гарч ирээд чи яасан золиг вэ? Түлээгээ хөрөөдөхгүй яасан монд вэ гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул чүлтмийг туслахыг гуйсан билээ гэхэд Дагдангийн эхнэр аргагүй ажиллаа бодож тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ гэд гэрт орлоо. Завшаанаар чүлтэм Дагдангийн алтан босхийг алхан орж ирээд Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө. Үчийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд чүлтэм Цэрмаа хоёр түлээ хөрөөдөхдөө хихнан чахнах нь халуун байшингийн дотор Мэдэгмаа залуу гэрийн хамт наадах шанзны аялгау лууга хутгалтахад хэдийгээр уйтгартай боловч хүүтэнд чимчгэнсэн хурууга хаяа нэг амдаа хийж аах гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцсан. Зовлонгийн гүнхнийг хоёр наадам давхуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа гэрийн эцэд гой хувцас үйлдэж байгаа ба элдв зүйлийн амтад идээ бэлтгэж байгааг тоочин өөрийн байдлыг ярихад чүлтэн мөн өөрийн эцэд жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхт нь Цэрмаагийн дотор Мэдэгмаагийн торгон дэлхийг өмснөөс илүү сайхан санагдах авай. Цэрмаа чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралтахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зур төлөө хүрээдэж дууслаа. Нэгэнт үдэш болсон тул одоо гэрийн ажил хийх хэрэгтэй боллоо. Цэрмаа чүлтмээс салан гэрт орвол бурхны өмнө өнийг тултал боо үрж дахиад тулганы баруун зун этгээдэд хид хідэн зүйлийн тавхтай эдээнүүд ба ууц мах банш буузыг хуучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл мөн Цэрмаагийн хийсэн ба болгосон эдээ мөн. Гэрийн эзэд шинэ хувц өмсөөд битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмаад Мэдэгмаа нэг хуучирсан чисчүүд эле авчирч өмс түгээ гэсэн боловч Цэрмаа маргааш өмснө гэж саарамглан хэлж хойш тавиад харин чүлтмийн өгсөн алчуурыг гарган хаяа нэг нүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад чи үүнийг хаанаас олов? Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн бич гэж загнана. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү. Чүлтэм өгсөн гэж үннийг хэлэхэд бас зэмлэлтэй учир дув дуугүй суун яасан бэрхтээ билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалгын хамт гаднаас зочид гичид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясгалах нь гэр хагармаар. Гагцхүү Цэрмаа зуухны хажууд хүлрэн сууж гөлрөн харж шүүс ардна. Шүн унтсангүй маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацсан одох эзний хэрэглэх зүйлсийг бэлтгэж гаднаас ирэх гичийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арайчуу гэж өнгөрүүлвч үчийн цаг даргаан болж арх дарс хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлцийг асгаж түүний ор дэрийг зассаар бас нэг шүн боллоо. Энэ мэтийн байдал залхамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрөвч гунхран суухаас өөр юм. Хаяа нэг удаа хашааны завсраар чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр 2 жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэддэггүй Дагдангийн хотод суухыг болов гэж хөдөө гарахыг бэлтгэн Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулan аваачна гэж байхын үе нэг өдөр чүлтэм хурч хэлж одоо чи миний хамт явж аж түр гэсэн Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод даруй баярлаж жаал зугаа юмаа боож чүлтмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров.
Чүлтмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч Дагдангийн 6 хантай цагаан гэрийн хатвчанд хэвтснээс төмөн хувь жаргалтай болоод санааны дураар босолсон хийдгээ хийж амардаг цагтаа амран хуучин амраг чүлтмийн хамт амдран сууж байтал удалгүй цагаан сарын шиний нэгэн болов. Цэрмаа хотод ирснээс аваад эдүүгээ хүртэл би түүний орой ийхүү амгалангаар унтаж байсан юр үгүй бүлгүү. Маргааш өглөө нь эрт босож торох дурдан менж болох бус боловч өнгөтэй бүтэн хувцаа өмсцгөө.